Итгэл үнэмшлээ нэгдүгээр тавьдаг шүүгч Ким Жунг Ён. Хангалтныхаа тоог гүйцээгээрэй. Нэг цаг дутуу байна. Зүгээр үргэлжлүүлээ. Шүүх хурлаа цааш үргэлжлүүлээ. Хууль болон журмыг баримтлах болно. Тэгээд 8 тангарахтан. Мөрөөдөл биелдэг гэдэг бодолтой. Нэг дугаартай тангарахтан Юн Гири. Америкт бол тангарахтан нар гэмт хэрэг болсон хэргийн газарт очиж үздэг гэж сонссон. Би дөнгөж нэгдүгээр дамжаа болохоор орон зөргөөр дүүрэн төрлийн хүн, хоёр дугаартай тангарахтан Ян Чун. Уучлаарай шүүгч. Анх удаа л хүн шүүж үзэх гэж байна. Сайн шүүмээр байна. Гуравдугаар тангарахтан Жу Жин шиг. 100,000 вон үнэтэй өдрийн хоолой байдаг. Тийм болохоор би юу ч хийхдээ сэтгэлээсээ хичээдгүй. Зүгээр цаг үеэд байгаа. Цаг үе. Дөрөвдүгээр тангарахтан Пян Самми. Охин маань шүүгч болохыг мөрөөддөг бол хичнээн сайхан. Үнэхээр мэддэггүй юм уу? Эсвэл мэддэггүй царайлдаг юм уу? 5 дугаартай тангарахтан Чу Янжэ. За энэ хэлэгчээ би сонсч байна. Товчхон тайлбарлаад өгье л дөө. Ингээд цэгцлээ тарах юм бол хэцүү зүйл нэг ч байхгүй. 6 дугаар тангарахтан Жан Гибэ. Тэрийг алгаар цохоогүй байна. Хүний амар биш өөрийнхөө амар ярьж явахад ягаад бойлгээд байгаа юм бэ? 7 дугаар тангарахтан Уу Сужон. Дэндүү инээдтэй юм шүү. Хурдан дуусгах гээд ингэж санал авч болдго юм уу? 8 дугаар тангарахтан Гвон Намо. Зүгээр л дампуурлаа зарлуул гээд байхад та. Эсвэл байна. Энд буугаад өгчихвэл зүгээр л бүгд дуусчих. Өөр хэлэх зүйл байна уу? Итгэлтэй болтлоо би саналаа өгөхгүй. Яагаад байгаа юм бэ? Юуг нь мэдмээр байгаа юм. Одоо ингээд дүгнэлтээ гаргацгаая. Байцтай хүлээж хэлтэй. Ийм хийгээд өчгөд яах вэ? Над ч гэсэн одоо мэдэх юм алгаа. Би ч гэсэн сайн мэдэхгүй байна. Буруудаа гэж хэлсэн үгээ буцаалаа. Би одоо энд ийм туршилт хүртэл хийх хэрэгтэй юм уу?